Watch backwards.
харуулж. За эдгээр одоо бидний эртний сүүл зургийг судалдаг эрдэмтэд судлаач байдаг. Энэ тухай хэлбэлээ том ангид ороод сэкэрсэн. Тэгвэл өнөөдөр бидний юуны тухай ажил авах гэдэг юм шүү. Юуны тухай ажил авах гэдэг юм. Илүү зөв юу болсон? Илүү зөв юу болсон бэ? Цаашдаа юусэн өнөөдөр бид нар хичээл авсан юм. За, ಇದು ಬೇರೆ ಅಂತ ವಿಷಯ.
네. чи болсон хүүхдүүд нь хараагүй амьддаг шүү дээ өөрсдөө дутуу дотроо гамтнасаа нэг нэгийг аваад явуулж яа тийм ээ. Багийн хийсэн гişүүд баг багтаараа бүтээлээ байлуулж байна.
자, 바로 김도 떴어. 자, 이것은 저런 거다 거 축도. 이것은 저런 거다. 이것은 저런 거다. 자, 이거 가게 가리쇼. 이것은 저런 거다 거 축. 자, 해볼까? 앞에 김도 태우고 있듯이.
нэмээ. Монголоор юу байна вэ? За өөр юу хийсэн? Wash гэж юу юм бол? Юу чи? Бид нар өмнө төсөл бүлгээ хичээлдээ юу юм дээр зурдаг байсан? Өнөөдөр чи юу дээр зурч юу? Өмнө юу гар зурдаг байсан? Бид нар өмнө хандаа зурхтаа буруу зурсан бол яадаг вэ? Юу гэсэн? Тэгвэл стрикер буруу зурсан тохиолдолд айлгаж болох уу? Болохгүй. Тэгэхээр тэрийг та нар яаж зурсан? Заахад багшилгаа хэлдэг юм. Бид нар өмнө сүг зураг гэж үзсэн. Тэр сүг зургийг зурхтаа манай нэг хүүхэд чулуун дээр хатны сүг зургийг дуурайж стрикер зурж үзсэн. Хамгийн анх хийж. Энэ тийм үү? Тийм үү? Оо ямар мөн. Тэгвэл өнөөдөр өмнө чи яагаад нэг ишлээд бидний чулуун дээр юу зурч юу? Зурж дээ. Цаага багшаа хэлдэг. Бачуу хүүхдүүд аруу гараа өргөөр бас нөгөө гараа өргөөр ганхан ирвэхэ болж ивэрээ бусад багийн бүтээлийг ажид сайн хараарай ганхан ирвэхэ болж сэрээ найзуудынхаа бүтээлийг хачаарай. Ганхан ирвэхэ бүтээлээ Бачуу хүүхдүүд минь сонсоорой. Бэнтэнда суугаарай. Эцэг бослоо эргцүүчнийг бодоорой. Цаг багийн бүтээлээр сарснаа эргцүүлнийг ажаарай. Бодоорой. Байсныг хэлэх юм байна уу? Бүгдээ ямар зурсан бэ? Бүгдээ гоё мундаг зурсан байж тийм ээ? Заавал үзэж байгаа. Бидний баг гэр зурсан байна. Бидний баг гэр зурсан. Бидний баг юу зурсан бэ? Ирвэхэж чанга. Машин зурсан гэж бидний баг юу зурсан бэ? Хүн зурсан гэж машин. За маа зурсан гэж ирвэ. За энэ юу зурсан бэ? Самгчин баг хуулаа багийн хүүхдүүд бүтээлээ аваад багшийнхаа хийсэн энэ хэлцүүдээр ингэж тавь. Одоо бүгдээ баг багаараа ангийн бүтээл. Агуулт хөөсөж байгаа. За багшны малын чулуу хороо сарж бий гэсэн. За ман зурсан хаана гоо тийм ээ. За бусна хаана гоо. За тараад. Бодож тавь юм. Ман хаана гэдэг вэ? Нарн хаана гэдэг вэ? Гэр нь хаана гэдэг вэ? Хасан хүмүүс
дагуулж ангийн гаргасан бүтээлээ ажиглая. 1, 2, 3. Юу ажиглаж байна? Бүтээний гаргасан бүтээлээ бүтээлээ нэр өгөөд зохиомжлоо. Ангийнхаа гаргасан бүтээл нэр өгч зохиомжлоо. За сайн хөдөө. Сайн. За юу гэж хөдөө. Малчны хөдөө шүү. Малчны хотоо жижиг шүү. Хөдөө. Малчны хотод хөдөө гэж болж байна. За харсан юм уу? Хаас гэж. Харин за одоо багштай. Захад сайн нэр өгсөн хүмүүс хэлэх юу гэсэн нэр өгсөн бэ? Малчны хөдөө. За тэгвэл багш бүрсэн гэдэг малчны хотод гэсэн нэр өгч тийм ээ. За тэгвэл малчны хотод гэсэн нэр нэртэй энийг хэн зохиомжиж яах вэ? Агаас нэг цаг гаргасан. За шүү яг юм байна. Одоо дээр чамд хотоогоор юм. Усан сансан. Ажиг нь засаа. За чамд байгаа. Сансан дөрж байгаа. Ямар сан. Би нөхөрөө батмрах. За. Хамтраад ирээ, наран гараад. Хамтраад ирээ. За ярий. За наазад руу гарч байгаа. Зохиомж яриад байгаа. Манай чаа. Энэ малаа самж байгаа гэж өгшөө. За яриарай. Манай чаа. Тариаш нь тавьж байгаа. За малчны хотод гэсэн нэртэй тийм ээ болчих. За яриарай. Юу ба нэрээ? Манай хоноо ханаж байгаа. За. Манай ватунтай ирсэн. За. Өшөө нэр чинь Аав ээж би хаад явж байгаа. за энэ зурсан зураг хараад яа тийм ээ. Зурсан зураг хараад яа. Манай хөрөө явж байгаа. За энэ байгаа нэг бүгдийг хараад яа тийм ээ. Энэ хашаат ямар мал вэ? Хураг гарцсан чи ямар үйлрлөө? Хаврын үйлрлийн малчны хотыг харуулсан бүтээл ангаарыг хийж чадав. За судалтаас. За бүгдээ бишээ. За бүгдээ өнөөдөр юу хийсэн бэлээ? Малчны хөдөө. Юу зурсан бэлээ? Юу зурсан бэлээ гэжтэй? Ой, иштэйгээр зурцраад баг болон юу хийсэн бэлээ? Хийснээр бүтээсэн. За ингээд малчны хотын гэсэн энэ бүтээлийг бид хамтраад бүтээж чадсан. Бүгдийн нэрсэн малчны хотын гэсэн 20 байнгээс урагшдын бүтээлийг гарсан. Цэцтэй орно гэж үгсэн. За тэгвэл чулуугаар зураг зурж байгаа. Энэ өөр чулуугаар яаж боддог вэ? Чулуугаар айл дээр тавьж боддог болов уу? Боддог болов уу? Тэгвэл хэвлээ. Дараагийн 7 хоногийн хичээлээс гадна үйл ажиллагаа хичээл дээр салхинд гараад чулуугаар айл дээр үүж оруулж байна. Тэгвэл